нөө зүрхэн хэлбэртэйгээр бас ингэж ийм хувилбар нь бол ингээ гарсан байлээ. За тэгээд Instagram дээр болохоор яг гарч байгаа Apple-ийн сурталчилгаа маань болохоор иймэрхүү хэлбэртэйгээр бол ингээ За сайн байцгаана уу? iOS 26 Develop Beta 9 гарсан байна. За тэгээ сүүлийн 7 жилийн турш 9 дэх одоо хөгжүүлэлтийн шатны одоо үйлдвэрлэлийн систем маань 100 бол ерөөсө гарч байгаагүй. Тэгээд энэ удаад ингээд 7 жилийн дараа 9 дэх шатны хөгжүүлэлтийн шатны үйлдвэрлэлийн систем маань ингээд гарлаа. За тэгээд энэ үйлдвэрлэлийн системийг апдейт хийгээс өмнө утсан дээр их сул зай маань 3468 ГБ байсан бол апдейт хийсний дараа 3491 ГБ болоод өмнөхөөсөө сул зай маань бол ихэлсэн. За тэгвэл яг нөө зургийнхын тоог харуул өмнөхөөсөө бол одоо 2-оор илүү та нар анзаарч байгаа. За тэгээд үйлдвэрлэлийн системийн код нь болохоор 23A 5336A таар гарсан байна. За тэгээд энэ хүү 9 дэх шатны үйлдвэрлэлийн систем дээр нүдэн мэдгэцгүүц өөрчлөлт бол байхгүй. Дандаа ер нь бол одоо алдаа зассан бол одоо зүйлсүүд бол нэмэгдсэн. Хэдүүлээ яг Apple-ийн сайт руу ингээ ороо харах юм бол яг энэ хүү бета эс дээр ямар одоо хаана ямар их одоо алдаа засч яа сайжруулсныг нь бол одоо гаргасан байгаа. Тэгээд энийг нэг бүрчлэн дурдах юм бол өнөөдөр өсөд дуусахгүй. Тэгээд ямар ч байсан бета эс бол одоо ингээд маш их хэмжээний засалт одоо баг фиксийг бол ингээд агуулсан байх нэ. Үйлдвэрлэлийн систем болгон дээр бенчмарк оноог нь бол яриад явж байгаа. За энэхүү бета эс дээр CPU хэсэгтэр single core score нь 2254, multi core score нь 5545 оноо авсан. Тэгээд дундаж авдаг онооноос multi core нь бол илүү авдгаар аваад single core score нь надад бол бага оноо таарсан. За GPU хэсэг болохоор 18758 оноо дундч авдаг 3 дахь iPhone SE-ээс ойролцоогоор 1000 гаруй оноо илүү авч бол чадсан байгаа. Намайг үздэг хүмүүстээ зориулж Discord сервер бол нээсэн. Тэгснээрээ та нар хоорондоо юм бичих боломжтой болсон байгаа. Тэгээ би биентэйгээ гоё нээлттэй бол харилцаж байгаарай. Тэгээд Discord маань нэгтгэхийг хүсвэл description хэсэг дээр линкийг нь тавьсан байгаа. За тэгээд энэ 7 өдрийн үед ямар ч ингэ Develop Beta 9 ингэ гарч бол таарлаа. Дараагийн 7 хоногт бүр 9-р сарын 2-р 7 хоногт iOS 26-гийн release candidate хувилбар бол гарах нь байна. За ойролцоогоор яг 2 дахь юм уу 3 дахь өдөр л гарах бах. За тэгээд түүний дараа буюу 9-р сарын 3-р 7 хоногт бол одоо ингэ iOS 26 маань iPhone 17-тоогоо цуг ингээ нээлттэй яг дэлгүүр дээр тавигдахад нь ер нь бол цуг бол нэгднэ гэж ойлгож болох нэ. За тэгээ Twitter-ээр ер нь бол яваадсан. Apple яг энэ шин одоо анимашн жоо бас нөө зүрхэн хэлбэртэйгээр бас ингэж ийм хувилбар нь бол ингээ гарсан байлээ. За тэгээд Instagram дээр болохоор яг гарч байгаа Apple-ийн сурталчилгаа маань болохоор иймэрхүү хэлбэртэйгээр бол ингээд гарсан юм байлээ. Яг бас нэг яг одоо платформ болгон дээр арай өөр маягаар бол ингээ гаргаад байгаа юм байлээ. Instagram-ийнх юм байсан. Тэгээд TikTok-ийг болохоор бас нэг арай нэг чуд бас нэг чуд өөр бол ингээд стар бас өөр анимашнтэйгээр ингэж бол эхлүүлж гаргасан юм л одоо энэ Apple-ийн зураг хэсэг гэх мэтчлээ ингээд сайт болгон дээрээ ерөнхийдөө ингээд жоо өөрөөр гаргасан. Энэ бол яг миний саний дурдсан зүрх хэлбэртэй нь бол энд явж байна. За энэ болохоор Red Note-с гаргасан нь бол ингэж бол явж байгаа юм байна. Яг Alpha-ийн Apple-ийн бол одоо сурталчилгаа гэсэн үг. Гэх мэтчлээ ингээд хэдүүлээ хараа явах юм бол хид хідэн жижигэн өөр хувилбаруудыг нь бол ямар ч Apple-ийн зүгээс ингээд гаргасан юм байна.